Эрхэм буудагч нэвтрүүлгийнхаа бас энэ удаагийн зочноор мөн зэвсэг цуглуулагч Ганаахынхаа бас офстоор ажил дээр нэрсэн байна. Тэгэхээр бас түүний нэг үнэтэй нэг цуглуулгын талаар та бүхэндээ сонирхуулах гэж байна. Тэгээд за энэ өдрийн мэндийг хүргэе. За сайн байна уу. За энэ удаагийн дугаар хэдүүлээ Монгол улсын хэмжээнд бол маш ховор юм загварыг яриа гэж бодож байна. За энэ бол Америк нэгдсэн улсын M1 карбин гэж явж байгаа. За baby карбин гэж ярьдаг. За энийг зарим хүмүүс болохоор Grand 1 карбин одоо андуураад байдаг. За Grand 1 бол энийг бол хамаагүй том калибрынж өөрийнхөө овор хэмжээмээрээ өөр. За энэ бол одоо хэвчлэн бол Америкийн цэргийнхэн бол baby карбин, baby Grand гэж нэр өгсөн байдаг. Жижигхэн хүн. Тэгээд чи 2.6 кг. Маш хөнгөн. За ийм загвар байдаг. За энэ загвар үүсэн одоо түүх гэдэг бол за 38 оноос эхэл Америкийн арми ер нь мэдээж бас явган цэргийнхаа галын нэвтрүүлгийг сайжруулах. За энтэй холбоотойгоор хөнгөн, авсаархан, агаас ойрын тулаанд одоо хотын тулаанд хэрэглэгдэх юм галц зэвсэгтэй болёо гэсэн юм шийдвэр гарч нөгөө уралдаан зарлагдсан байдаг. За тэнд тэгээд энэ Уильямс гэдэг зохион бүтээгчийн одоо энэ M1 загварыг бол сонгосон байдаг. За энэ юугаар одоо давуу байдал юм байна. За энэ түрүүндээ хэлсэн нэгт хөнгөн. Маш хөнгөн. Тийм 2.6 кг гэдэг бол. За тэгээд нөгөөх нь одоо Америкт маш ихээр үйлдвэрлэгдэж байдаг нөгөө гарбуу револьверийн сум буюу 762 33-ын сумаар бууддаг. Тэгээд ирэхлээр одоо энэ зориул дахин сум хийх шаардлагагүй тийм. Энэ одоо байдаг. Тэгэхээр армийн хангалт юмдаа бол одоо асуудалгүй байна гэж үзсэн. За нөгөөх нь хагас автомат учраас за 15 сумны магазинтай. За 20 сумны магазинтай. За одоо бас жижиг ийм 10 сумны хөлтөр байсан магазинууд нь. За ийм буу. За энэ маань өөрөө бас жадтай. За жишээ нь ойрын гартан тулаанд ороход жад огсордог. За ингээ ирэхлээр маш компактны одоо хөнгөн гэхдээ ойрын тулаанд бол одоо гартан тулаанч орох боломжтой ойрын зайд хот дотор за хамгаалал байгууламж дотор одоо хамгаалтын байгууламж дотор байлдаан явуулахад тун тохиромжтой буулжээ гэж бүгд энд бол одоо армийнхан Америкийн нэгдсэн улсын армийнхан бол маш ам сайтай. За энийг тэгээд бөөнөр үйлдвэрлэн за энэ зэвсэгтэйгээр Америкийн нэгдсэн улс одоо дэлхийн 2 дугаар дайнд орсон байдаг. За энэ зэвсгийн гол хэрэгэлсэн бол одоо энэ Новгонлан байлдааны театр тийм. Энд Японы эсрэг бол одоо Америк цэргийн нэг бол маш өргөн хэрэглэгдсэн. Тэгээд Европ 2 солонгос тийм. За тэгээд дараа нь энэ солонгосын дайнд энэ буу солонгосын дайнд орсон байдаг, Вьетнамын дайнд орсон байдаг. За тэгээд ер нь 20 дугаар оны 20 дугаар зууны одоо бүх дайнд тулаанд энэ ямар нэгэн хэмжээгээр их бага хэмжээгээр оролцсон. За өнөөдрийн ч гэсэндээ одоо энэ ойр томд болж байгаа мөргөлдөөн зэвсэг мөргөлдөөнүүд байна. За бас дахиад нөгөө Югославийн дайн байна. Одоо энэ Украины дайнд ч бас энэ бас явж байна. Тийм. Тэгэхээр энэ бас одоо өнөөдөр ч гэсэн одоо өөрийнхөө утга чанарыг алдаагүй зэвсэг байна гэж ярьж байгаа. За хагас автомат маш энгийн. За тэгээд энэ одоо буудлагын юу гэхээр ярихад айгүй хэцүү. Ягаад гэхээр буудаж үзээгүй. Тэгээд энэ өөрөө сум байхгүй. За түүнээс энэ бол ажиллагаатай. Тэгээд сум нь маш ховор ийм одоо ажиллагаатай загвараа. За тэгээд энэ дээр нэг юм одоо онцолж хэлэхэд энэ буу Монголд яагаад орж ирсэн юм бэ гэдэг бас нэг түүх байгаад. За гэтэл Солонгосын дайны үед за Монгол улс хойд Солонгост тусалсан, бэлгийн цуваа явуулж исэн. Одоо бас бид нар ч юу байдаг улаан ховц, хонь өхрийн мах тийм. Одоо бид тухайн үед бид нар юу үйлдвэрлэдэг гэсэн тэргээрээ тусдын болж исэн. За тэгээд нэг тийм цувааг за тухайн үед маршал Чаубилсон. За тэгээд Майдурга төв орооны гишүүн. Майдурга өдр хүргэж өгсөн юм байл. Гэтэл тэр зоог хүлээж авсан тухайн үеийн одоо хойд солонгос өдөртөг Ким Ир Сен одоо манай хоёр өдөртөгчд хүнтэй зочдтой нэг юм буу бэлгэлсэн байт юм. За маршал Чаубилсонд бэлгэлсэн энэ буу болохоор Монгол цэргийн музейд бий. За нөгөө буу нь Майдургад бэлгэлсэн буу нь одоо энэ байгаад. За энэ дээр ингээд одоо та бүхэн ойртуулаад харуулах бах. Энэ дээр нь Таваришу Майдуру од Ким Ир Сен гэж бичиг байж байгаа. Тэгээд энэ тухайн үед одоо ингээд нэг юм нэгэн ялцсан дээр хадаасаар ингээд зохиж одоо бичсэн тийм. Олзны зэвсгээ гэж бичсэн байгаа. Трофей гэдэг.
Тийм. За тэгээд одоо дайснаа ялаад дайсныхаа зэвсгийг одоо найдаа бэлгэсэн одоо ийм л хойлбор байгаа байхгүй юу? Юу хоёр тэр. Одоо энэ зэвсэг дандаа ингэж одоо тоноглож ирсэн байдаг. Бүр юм зориултан бил. Тэгээ угаасаа одоо хурдан одоо жишээ нөгөө цэрэг гэхэд шууд ингээд тайлаад ингээд зинэглэхтэй эсвэл тийм. Тэгээ одоо нөгөө юу алдахгүй, цаг алдахгүй. Хурдан одоо гихс зориултаа эсвэл энчнээс авахад юм өөр газараас авах. Авчаасан доор эндээс авсан хамаагүй. Энчнээс аваад ингээд хийдэг. Тэрнээс авахгүй болоод энэний бас нөгөө давуу байдлуудыг тухайн үед Америкууд эрхэн бий болгож ийсэн. Тэгэхээр энэ болгон чинь одоо нөгөө өмнөх дайн тулаанаас авах гасан туршлага болгоноор тийм туршлагаар л наач явагдчих. Энийг магадгүй нэг хүн санаачилж бий болгож л байгаа тийм. Гэтэ бас энэ бид нэр бас тэр үеийн одоо тухайн одоо дэлхийн 2 дугаар дайны үеийн Америкийн одоо үйлдвэрлэлийн одоо даваа талыг бол бид жишээ нь энэ дээр ихтэл коноптойгоор шийдсэн тийм. Тэр үед одоо бүх хүртгэн цахилгаантай ч гэдэг юм уу даваа тал их байсан тийм. Тийм 40 он гэхэд одоо жишээ нь ажилтар хөгжсөн орн бол тийм хэлбэр одоо капиталист орны цэргээ давуу тал одоо тонголж ийсэн тийм хангалтан тийм байсан гэж хэлэхэд болж байгаа. Америк цэрэг чинь одоо амдаа богтой харамандаа шоколадтай тийм. Тэр чинь тийм одоо тийм үе байсан шүү дээ. Одоо Монгол цэрэг жихэр одоо хилүүлэгтэй дөрөхөд ямар явсан бол тийм. Гэтэ бас манайханд бас өөр гэсэн юм байсан л. Даваа тал онцлог байсан байж. Одоо жишээ нь борцоо аранзандаа хийцэн л явж исэн байгаа. Тийм. Тэр харуулаа хөтгөл явж исэн байж таараа Монгол цэрэг тийм. Тийм. Тэр утгаараа бас тухайн улс орон болгоны өөр гэсэн онцлогуудаараа явдаг тийм. Энийний бас нэг инженерийн одоо цог шийдэл нэхлээр энэ ингээд өөрөө энэ мөрөвчний осорны одоо юу болоод байгаа боловч энд байгаа энэ нэг өөрөө тосны сав. За өөрөөр л одоо бууз хөвлөх тосмоо юм дээ. Бууз хөвлөх тосмоо байна. За тэгээд энэ бууны бас нэг одоо жоохон сул талг бол тослогоо маш шаарддаг. Хуураа байж болдоггүй. Тэгвэл энэ замаг гүөхээ байгаад. Энэ гацах магадлалтай. Тэгэхээр энийг байнга тосолж яадаг тийм зориулттай хийгдсэн юм байлээ. За сул талг бол сум нөгөө гарбууны сум юм чинь тий. За цаана 300 м тийм 300 м гэдэг гол ус нь 200 м тал багхгүй. Бас адилхан нөгөө гарбууны сум гэдэг утгаараа. За нөгөө талаасаа за энэ дээр дуран тавьж ütсэн байдаг. За тэгээд дуран тавьсан тийм загвар байд юм байлээ. За тэр нь бас яваагүй. Ягаад тэгэхээр суман дэмжээ юу юм чинь дуран тавьж холбоодохгүй байхгүй юм байна тийм. За дээр нь эм 2 гэдэг загвар гаргасан. За галын нэвтрэлийг сайжруулъя гэдэг. Автоматар бууддаг болгоод. Одоо энэ бол ийм галын шивтал байгаа байхгүй юу? Нэг галын нэг юм галаа. За ингээд ээлжийн галыг болгоод ингээд бууддаг. За тэгэнгүүтээ 30 сумны магазин нийлүүлээд за энэ ээлжээр бууддаг болсон. Гэхдээ эм 2 загварыг болохоор Америкууд одоо яг үйлдвэрийн нөхцөлд үйлдвэрлэв. Байлдаж байгаа анги нэгтгэл рүү одоо ийм бэлэн деталууд савлаа явуулсан. Тэгээд ангийн нөгөө зэвсгийн мастер шүү дээ. Тэр нөхөр одоо яг юм зүгээр нэгээр бууддаг бууг задлаад нөгөө деталуудыг угсраад жоохон хээрийн нөхцөлд жоохон өөрчлөөд автоматар бууддаг болгосон. За яг хөө тэр нэг талдаа галын нэвтрэлийг сайжруулж байгаа юм шиг боловч нөгөө талдаа юу байгаагүй. Тийм одоо байлдааны юунд одоо тийм их давуу тал үүсгэх юм үүсээгүй. Тэгээд тэр нь маш бага байсан. Гэтэл энэ одоо байгаа загвар яг эм 2 гэдэг загвар нь бол дараад байгаа. Таны нөгөө үзээл ингээд яваад байхгүй юу? Тэгээд дэсэн чинь энэ шивтал би Америкийн энэ дээр музейд үзчихэд ийм юмгүй байгаад байдаг. Минийхээ шивталтай байгаад байдаг. Тэгээд нөгөөх нь асуугаад сүйд номдоос уншиж харин энэ хээрийн нөхцөлд ингэж хийгээд эм 2 гэдэг загвар болгосон юм аа. Тэгээд ерөнхийдөө бол энэ бууныг 4 сая орчим үйлдвэрлэгдсэн байт юм билээ. За тэрнээс нэг 600 мянгаыг нэг эм болгосон юм билээ. Одоо юм автоматар буудлага болгосон загвар нь. Тийм. Тэгээд 600 мянга гац зэвсгийн хувьд бол айгу бага тоо. Тийм. Маш зөв тоо. Сулуулагчдын хувьд өөр хүн байгуул. Тэрнээс чинь 6 саяын олж авна гэдэг бол 600 мянгаас нэг явж чинь тэгээд 600 мянгаас чинь одоо монголчууд 3 сая 500 мянган хүмүүс тэрний нэгэнд нь байж байна гэдэг чинь. Хоёр ч юм уу магадгүй тэр Чойсонгой буудаар ийм байсан юм уу? Би харин тэрийг сайн үзээгүй сүйд очисон байхгүй болцсон байлээ. Тэгээ яагаад гэсэн чи би нэг очиод шүүмжилсэн юм аа. Тэгээд одоо яг ярихад тайлбар дээр нь за ингээд гоё ингээд тавьсан байна. Тэгээ шилэн хоргонд хийцэн. Тэгээд тэгсэн чинь Маршал Чойсонд
Ким Ир Сений бэлгэлсэн Солонгос буу гэж бичсэн байсан. Тэгээд би үгүй арайч те та нар гэдэг. Одоо тэр нэг тайлбардаг чинь нэг охин байсан. Зайл. За минь дэ энийг ингээ Солонгос буу гэж байхгүй. Энд чи одоо ингээ чи ямар дурын интернет ухаад үз. Тэ M1 карбин гэдээ байж байгаа. Энд дэ доорн дээр янз янзын бичдэг юм ахад ядаж Солонгос буу гэдгийн оронд нь Америк буу гэдэг авчих. Зүгээс бэлгэлсэн буу гэхэд бэлгийн буу гэдэг авчих ч одоо болох юм аа гэсэн. Тэгээд сүүлд нь тэгсэн чинь тэр үзмэлтэй байхгүй болсон билээ. Тэгээд тэр нэг жоохон тийм болсон. Тэгч чүү бас өөр нэг хүнд цуглуулагчд очичвуу. Гэхдээ ер нь бол тэрийг манай энийг бас далимдуулаад хэлэхэд бас тухайн хүнд байгаа зэвсэг болоод энийг дагаад түүнийг талаарх түүхийг судалж, дээрээс нь техникийн шийдлийг мэдж ингээд олон хүн өөрийгөө босруулдаг. Тэрнтэй адилхан тэр магадгүй музейд байгаа тайлбарлагч бол за яг нэгдүгээр галзуурын талаар мэдлэггүй ч гэсэн тэр талын мэдээллийг заавал олж авах хэрэгтэй болох нь. Магадгүй тэр ажлыг хийж байгаа цалин авч байгаа юм чинь тэр юм аа хийх хэрэгтэй шүү дээ. Тэгээ солонгос буу гэж тавьж цэргийн өнөө гэсэн чинь үгүй энгийн гэдэг чийсэн. Тэгээд хөөрхий за тэгвэл бас нэг юм байна да гэд. Гэхдээ бид нар одоо манай энэ нэг юм дутагдaltaй тал бай те. Музейнүүд ялангуяа эн чинь галц зэвсэг бол Монгол улсын түүхэл байхгүй юурээс. Тэгэхээр тэрний одоо тайлбар юмыг яагаад ядаж зүгээр нэг юм интернет ухаад зөв бичиж болохгүй юм те. Ядаж. Тийм байна. Бас нэг нэрээ сайн үзмэр гэдэг ясна. Одоо манай галцын хуулийн дээр үзмэр цуглуулга гэдэг боёо тэр төрлөөр хүн цуглуулж одоо өөр хүн эзэмшиж болно гэдэг. Үзмэр цуглуулгын одоо хуучин хууль буюу 2001 онд батлагдсан 2005 хуучин хуулийн дээр болохоор үзмэр цуглуулгын бууг буудах боломжгүй болгох ёстой гэж бичсэн байсан. Сүүлд 2015 онд гарсан одоо манайхан ярьдаг Тэмүүжин хууль гэж ярьдаг. Тэр хуулийн дээр болохоор үзмэр цуглуулгын зэвсгийг бол аюулгүй болох гэсэн тийм үг байхгүй болсон. Энэ чинь бол нэг талдаа даваа тал болно л да. Мэдээж тэр одоо музейн буу гэхэрэл манайхан очих ингээ хажууд нь цоолоод хайцсан тийм байдаг л да. Тэгээд тэр нөгөө утга чанараа алдагдчих. Үн чанаргүй болчихсон. Үн чанар байхгүй болчих واخ. Та тэр талаар бас юу гэж боддог вэ ер нь? Үгүй яг наадтай чи би бол санал нэг байхгүй. Одоо үзмэр цуглуулга гэдэг. За окей. Тэгсэн чинь тэрийг заавал аюулгүй болгох гэдэг. Тэгэх юм бол энэ буу ингээ нөгөө нэгд үүрэг үүсдэг одоо яа тэр өөрийнх нь нөгөө чанар нь алга болчих واخ. Тэр үн цүүл нь алга болчих. Зүгээр нэг одоо төмрийн тимээ илэрхий одоо юу энэ бууны загвар л واخгүй юу. Тэгэхээр энэ айгу учир дутагдaltaй. Энэ дээр бас одоо яг энийг мэддэг одоо хариуцдаг юм хүмүүс бас ингээ анхаараасаа гэж хүсэж байгаа واخ. Тийм заавал тэрийг тэгж аюулгүй болох хэрэг байгаа юм уу? Тийм манайд бас тиймэрхүү нэг тийм юм яриад байдаг. Энийг бол ярьж болохгүй нэ шүү. Энд чи одоо мэдээж энэ одоо энэ чинь энэ би одоо энэ загварыг одоо чинь тань судалдаж авъя гэдэг хин нэг хандах л байх л та. Тэгэхэд бол би л миний таны оронд байсан бол хизээч зарахгүй нэ. Энэ ягаад гэвэл ийм энэ ч одоо зөвхөн майдер гэдэг хүндэл зориулж одоо бэлгэлсэн буюу ийм дахин давтагдахгүй чанартай. Тэгсэн чинь энэ бууг нь авч нэг нөхөр авч голд нь өрөмдөө тайчвал тэгээд энэ чиг хэрэггүй болчихж байгаа шүү дээ. Хайр юм байхгүй. Тий. Одоо яг гэдэг машинаар одоо нэг сайхан бензээс моторгүй. Тэгээд тэрнтэй адилхан юм болчих шүү дээ. Ер нь бол одоо юу гэдэг тий. Тэгэхээр энэ дээр бас яг манай одоо хууль яг энэ галц зэвсэгтэй холбоотой байдаг асуудал бас анхаарад энд нэг хараж үзээсэй л гэж хэлмээр байгаа. Тий, энэ нэг анхаарч явах хэрэгтэй. Тэгээ энэ бас ингээд дагаад байсан би харсан зэвсэг цуглуулагчид ингээд өөртөө байгаа юмыг заавал сайжруулж одоо бусдын олон жавныг түрүүн шиг энэ утгамжуудыг авлаа гэж байна. Энэ бацунгийн цүнхийг авсан ооср хийсэн гэж байна. Тэгээ бас ингэ магазин энэ харж энэ шинэ бололтой. Тийм шинэ одоо хуучин юм болдог л дээ. Шинэ магазин. Гэхдээ байдсан юм байна. Тэгээ нэг юм хоёр жижиг магазин болоод ирсэн. Тэгэхээр ч бас ингэж нөгөө юм чинь гүйцэд болж байгаа байхгүй. Чи энэ бууг ингээд нүцгнэр нь ингээ харна л да. Одоо энэ байхгүй зүгээр тэгээд сумаасаа ойлгохгүй шүү дээ. Ойлгохгүй. Гэтэл одоо энэ өөрөө магазинтайгаа болоо тий. Тийм. За тий. За тэгэнгүүтээ энэ оосортойгоо. За энэ подсумкны юм байт юм. За энэ тосны савн эндээ. За тэгээд дээрээ өшөө хутган чадтай биш юм байна гэдэг. Ингээ ярихлаарэ одоо эн чинь яг нэг гүйцэд төгс юм болж байгаа байхгүй. Тийм ээ. За хүн хараад хутган чадны юм хэрэгэлдэг биш юм. Магазинууд нь оосор нас л арайд өөр байгаа шүү дээ. Бидний нөгөө хэрэгэлдэг байсан те. Манай анхны хэрэгэлдэг зэвсгийн одоо нөгөө брезентэн юунаас өөр сонмхаа материал. Тэгээд бас нэг л учиртай болоод энийг тэгж хийсэн байгаа. Тийм ээ. Тийм. Тэгээд энэ яг оргин үгс яг хайрамд байдаг хангалттай юу гэдгээр би хөдөлж авч хийсэн. Энэ буу тэгээд одоо жишээ нь Америкийн иргэний зах зээл дээр энэ буу маш их үйд байдаг. Маш их хэрэг байт юм байна.
За. Тэгээд шинэнч байна, хуучинч байна. Энэ нөгөө цуглуулагчдад зориулаад дахиад Тэгээд цуглуулалтад зориулаад за тэгээд бас шинээр үйлдвэрлэж байна. Америкийн үйлдвэрүүд байд юм байна яг энийг. За тэгээд бүр энийг зөвхөн энэгээр ингээд уралддаг, тэмцээн хийдэг групп байна. Шинэ энэ буу ингээд өөрөө нэг тийм өөрөө тойруулаад юм бүлэг үүсгэсэн байгаа байхгүй. Энэ бууны тийм гоё бас нөгөө нэг одоо юу гэдэг хэлбэр дүрс юугаар айгуу тийм загварлаг гэх юм уу те? Тий. Бас сонирхолтой буу, маш хөнгөн. Цэвэрлэгээ юм уу бидний хийхэд бол тэр эвтэйхэн би бүтэн задлаад бүтэн угсраад яасан. Айгуу энгийн. Ер нь сонирхолтой. Тийм, энэ хаанаа энэ яадын бол хөх энэ илүү гарчлаа гэж харахад. Энд одоо юу үстэй чөлөө замаг биш газын юу системтэй үстэй буцах одоо газ янтантай. Тийм, наа чи өөрийгөө энэ дээр нөө түлхэгч нь байгаа байхгүй. Энэ завсраа. Нөө ажиллах зарчим нь болохоор хийн бүлүүртэй. Бүлүүрээр буцааж байгаа тийм. Бүлүүрээр замгаа хоошин шиддэг. Тэгээ буцаах бүрсээр буцаад урд байдалтай очдог. Ер нь бол. Тэгээ бас диоптер хараатай. Диоптер харааны хувьд бол Америкийн зэвсгүүд энэ дандаа тэгэхээр ер нь дандаа диоптер хараатай байдаг үстэй. Тэгээ эн чинь болохоор Оросын бидний одоо хоёр удаа ертөнцийн дандаа ил хараатай байдаг. Тэгээ одоо болохоор ил хараатай биш энэ диоптер хараатай зэвсгэж явах их байгаад байна уу? Одоо сүүлийн үеийн тэр Оросын Калашников үйлдвэрлэж байгаа AK 100, 102 эдгээр диоптер хараатай. Бүр цэргийнхэн өөрснөө диоптер хараа тавьж өгөх гэж бүр тийм шаардлага тавиад. Энэ бол арай цэцэн буудахад тийм цэцэн буудах хурдан буудахад илүү төхөмтэй болж байгаа байна. Тэгэхээр утгаараа тэр хараа бол тийм диоптер харааны давуу байдал одоо яг ингэж илэрч байгаа байна. За урд нь яа нэг сателлит капиталист лагер магер тийм нэгнийгаа дуурахгүй одоо тэрийг тийм өдр гэдэг нэг тийм явдаг байсан үе шүү дээ. За одоо бол галц хэвсэг бол одоо тэхээ болж байгаа юм шиг байна. Оросууд бол ямар ч хэлсэн диоптер хараа тавиад эхэлсэн байна. За Оросын тамирчид одоо урдаан тэмцээнд зүгээр ил хараатай явж байгаа нэг тамирчин олж харагдах байгаа шүү дээ. Тэгээ бүгдээрээ л юутай явж байгаа. Диоптер хараатай буутай болсон. Тэгээ тэр утгаараа энэ бол байна. Ер нь их хөнгөх юм байна. Тийм. Шилжиж төлөвлөгөө хийгдэх. Одоо энэ бас л давуу тал болж өгнө шүү дээ, тийм. Шууд тийм байгаа. Тийм. Тэгээ чинь магазин дээр авах хуучнаа чинь наата дараа шууд гарах чинь тийм. Хуучин магазин хаялаа. Гондоолаа дараах нь аваад хийлээ. Тэгээ нөгөө эргономик талдаа бас. Тийм нөгөө хурдан буудлага талдаа. Нөгөө харааны чиглэл буугаахгүйгээр хийж үйлдэлүүдээ хийж болох юм байна тийм. Энэ гоё сонирхолтой зэвсэг байна. Тэгээд одоо тэр дайны үед энийг үжээ өдрий ятсан мэт. Бид нар чи одоо нөгөө тамирчид ингэх ёстой гэж явдаг тийм. Тийм байна. Тэгээ энэ их сонирхолтой байна. Тэр нэр энэ бол ёстой л маш ховор одоо үнэтэй ховор цуглуулга одоо энэ сонирхолтой их баяртай байна, сайхан байна. Нэг галц зэвсэг бий болсноор хүний эрхийг одоо бодтоор хангах хүмүүсийг тэнцвэрж нэг ингэ хэмнэж явсаа гэж яддаг. Тэр шиг та бас энэ галц зэвсэг эзэмших хүмүүсийн тал дээр ямар бодолтой байдаг нэрэ? Ер нь бол дэлхийн маш олон орн зур галц зэвсэг эзэмших нь жолооны үнэлгээтэй хүнсээ адилхан тийм. Тэр бол зүгээр хордгоо. Харин тэр зэвсгийг хизээ хаана хэрэглэх вэ гэдэг. Одоо зүгээр галз ухны худаг гэрийн хэрэглээний зүйл мөн үү? Мөн. Тэ? Эсрэгээр өөр юм хэрэглүүл тэр зэвсэг болоо. Тийм. Яг тэрнтэй адилхан. За жишээ нь одоо тэр галц зэвсэг эзэмшснээр одоо ямар давуу байдлууд үүсэх вэ гэдэг. Одоо тэр саяхан одоо ковид өөр Америкч одоо амар бужигналаа шүү дээ. Тийм. Тэгэхэд IPC-гийн лого дэлгүүрийнхээ үүд нь наачиж байгаа. Тэгээд тэр нэг хүүхэн залуу хоёр буутаа ингээд зогссон. Нөгөө дэлгүүр дээрэмдээ явж исэн хүүхдүүд тойроод явж байгаа шүү дээ. Тэгээд тэр өөрийгөө хамгаалж чадчихэв. Тийм. Нөгөө улсууд мэдчихээн тэр логог хараад. Энд чинь бууддаг хүмүүс байгаа юм байна. За ойртол буудуулчихын тий. Тий. Гэх чинь тэгэхээр яг энэ бол ингээд нэг талдаа өөрийгөө хамгаалах, өөрийнхөө аюулгүй байдлыг хангаж байна. За нөгөө талдаа магадчих бас нийгмийн аюулгүй байдал бас тэр улсууд хэвж юмны хэрэгмэд үйлдвэрлэх боломжтой. Тийм байгаа. Тийм. Тэгэхээр бид одоо юу гэдэг галц зэвсгээ одоо бүгдээрээ зэвсгэлээрээ одоо уриалах хаашаа тий. Гэхдээ энэ зэвсгэлэх бол одоо мэдээж хуулийнхаа хүрээнд за тэр сургалт ном бүх юмд нь явсан. За тэгээ галц зэвсэг эзэмшсэн байх нь ер нь хэрэгтэй юм аа. Сүүлийн одоо энэ эргэн тойрон болж байгаа асуудлууд бол бүгд тийм байна тий. Израиль улс одоо тэр галц зэвсгийн хуулиа бүр чөлөөтэй байсан. Сая тэгээд асуудал үүсгэхэд 400 мянган цэргийг ерөөсөө 2 хоногийн дотор дайчилсан. Тийм. За өөр ингэсэн хойгын зэвсэгтэй нь гаргаад. Хойгын зэвсэгтэй гаргаад ирж байгаа. Тэр усууд
2 хоногийн дараа үжээ байлтахад биелэн. Тэгэд одоо бид нар манад нөхцөлийг бодъё л да. Бид эхлээд хүнээ дуудана. Тэгээд нөгөө бэлдэн сургаа тэгээд дараачийн хөтлөө энэ ямар хугацаа орох. Гэтэл ингээд давуу байдлууд гэдэг юм уу яг энтэй холбоотой асуудлууд байна. Тэгээд нөгөө эсрэг тал нь гэдэг бол одоо Америкт байсгээл сургууль мургуул ч юм уу дэлгүүр уршинд хүн буудаад байдаг тийм. Тэр бол одоо бас үнэхээр аимшигтай зүйл. Тэр бол буруу. Яаж ч утсан. Гэхдээ энийг одоо бид нар харах нь зөв л баг. Тий би бас гэж бодог. Энэ одоо тэгэл хүмүүс ярьдаг шүү дээ. Заримдаа энэ фэйсбүүкийн сошиал орчинд ярьдаг. Энэ Прүсттэй нөхдүүд осол аваар гаргаад байна гэдэг. Гэхдээ ингээд харахад зүгээр Прүс нь л их байхгүй, тоон л их байхгүй тий. Тэгэхээр мэдээж ямар нэгэн байдлаар энэ тоон их бол ямар нэгэн байдлаар сүрэг юм гарах нь гарна. Гэхдээ энийг гаргахгүй байх нь ерөөсөө сайн сургалт, сайн дадлага, зөв эзэмшүүлэх хэрэгтэй. Тэгэл бол. Тэгж боддог. Тэгээд одоо юу гэдэг манай галт зэвсгийн уул чангал да. Тэгвэл одоо галт зэвсгийн одоо болгоомжиг үйлдэлээс болоод хүний амнаас охирсон шаргацсан тоо гэдэг юм. За эсвэл одоо согтуу жолооч гэдэг юм машинаас болоод хүн өргөцсөн, гимтсэн, бэртсэн гэдэг бол тэр хоёр асар том тооны зөрүүтэй гарна шүү. Зөрүүтэй гарна. Тий. Тэ? За нэг талдаа тэр жолооч нар одоо яад байна. Үнэхээр тэр архитаар суусан тэр бол үнэхээр бас буруу. Тий. За нөгөө талдаа тэр галт зэвсэг байгаад байгаа бол тэр бас тийм гараад байна гэдэг тэр юуны хөө бид нар галт зэвсэгтэй харьц сураагүй байгаа байхгүй. Тийм. Бид нар тэр одоо тэр сургалтанд суух тэр юмыг бид нар нөхөж одоо шаардах энэ юм бид нар дутуу дадлаг байхгүй байна. Тэ? Нэг л ингээд айгаад байдаг зүйл болохоос биш. Гэтэл энэ зүгээр л гэрт байдаг одоо галзуухны утга шиг юм. Эсвэл одоо энэ гадаа байдаг удамж байгаа машинтай л адилхан зүйл шүү дээ. Энийг бол яг тэгж л бүх улс орон хардаг. Тэг өөрөөр хэл одоо согтуугаар би согтуу байхдаа хизээж машин барьж болохгүй шүү гэдэг дандаа суучнаа гэдэг чинь түүнтэй адилхан би галт зэвсгийг зөвхөн зориултын талбай дээр нь зориултын юм дээр хэрэглэн буудаж суу дадлага байна. Бусад үед хэрэглэхгүй гэртээ цайпиндээ эсвэл аюулгүй газар нь хадгална гэд. Эн чинь яг түрүүн машин барихтай адилхан л гэж ойлгоод тий. Тэгээд бид нар үзэгчдээ бас энэ талаар бас ойлгуулах хэрэгтэй гэж үздэг. Швейцарыг мэдэн тий. Яг байнгын арим гэдэг юм баг байдгүй. Тэгсэн мөтөр бүх хүмүүс нь бэлтгэлтэй, бүх хүмүүс гэртээ зэвсэгтэй. Эх орн нь одоо дуудлаа шаардлага гарлаа гэхэд тэр цэрэг нь зэвсэгтэйгээ үжээ бэлтгэгдсэн цэрэг нь гараад. Тэгээд тэрийг дахин бэлтгэх шаардлага гаргадаг тэр улсууд. Тэгэхээр бид нар тийм боломжос олгол Монгол хүн тийм болж болно шүү дээ. Тийм. Ер нь бол монголчууд ч одоо эртнээсээ зэвсгэн дэрэмгээ, морь маалан дэрэмгээ гэдэг тийм бүх талын мэдлэгтэй чадвартай байсан. Энэ мэн одоо ингээд одоо алсааж холдоод байдаг. Тэр шиг бүх залуучууд, охид бүсгүүчүүд бүгдээрээ л чадвартай болчвол Монгол улс хүчрэх болно шүү дээ. Тийм. Энд бас би тэгж бодож байна. Тийм өөртөө яг санал нэг байна. Энийг бол бид нар бас харах, тэгээ бодох. За тэгээд энэ шийдвэр гаргадаг хүмүүс манаас энэ дээр бас ажилласаа л гэж хүсэж байгаа. Энэ бол байдаг л улс орон болгонд байгаа практик хэрэглээд явцсан зүйл. Тэгээ бүр айхтар одоо юм бид нар хийх. За энэ бол байдаг зүйл юм байна. Энийг бүгдээрээ одоо хэрэгжүүлвэл ямар вэ? Ялангуяа манайх шиг орн тий. Ам цөөтэй. За эдийн засгийн хувьд бид нар нэгт мундаг одоо чадахтай бас биш байна. Тэгээ өргөн удам нутагтай. Тийм. Гэтэл одоо юмыг яаж мэдэх бас эх орн зэрэг хамгаалагч хэрэгтэй гэхэд бид бүхэн гараад ирэх тийм боломжийг бүрдүүлэх хэрэгтэй л байна л да. За танд бас санал нэг сайхан ярилцлага боллоо гэж бодож байна. Тэгээд дараа нэг таныг нэг боломжтой бол нэг зөвхөн дан ийм одоо зэвсгээ сонирхч одоо нэг цуглуулагч хаад хойсон зэвсгээ сонирхуулгаас гадна нэг яг ийм подкаст ч юм уу нэг бас тантай адилхан бодолтой бас өөр зэвсэг цуглуулдаг юм зэвсгийн буудлагын тамирчин ч юм эсвэл анчин ч юм уу нэг хамт нэг подкаст ч юм уу нэг хийвэл таны бас бүгдээрээ ингээд тий олуулаа хэлцүүл уруугүй шүү дээ. Тий энэ бас бүгдээрээ санаа оноогоо ярилцъя тий. Тэн дээр бол нээлттэй би бол дэмжиж байна. Тэгээд энийг өдөр хийгээд тий одоо өөрийнхөө дуу хоолойг одоо тэр шийдвэр гаргах хүмүүст хүргэж чадвал бас энэ бас аслалт чи хол зүйлийн нэг. Энд бас эх орны төлөө хийж байгаа бас нэгэн том үйл шүү. Тийм тий. Тийм. Энэ бол айгүй том чухал үйл гэж би боддог. За манай гана ахын маань бас цогдуулгын нэг үнт үзмэр болох тэр өөрийнх нь ярьснаар бол Солонгос буу гэж одоо манай цэргийн музейд байсан
тэр бууг одоо бид нар турш буудах гад ирсэн байна. Тэгээ хамгийн гол нь хүндрэлтэй байсан юм гэхээр энэ бууны маань одоо 762 мм-ийн харьцан 33 мм-ийн сум өрөөс олддгоо. Одоо хайж энд 90 сурал болж иж бас нэг 2 ширхгийг олж авлаа. Тэгээд тэрнийхээ нэгээр нь буудаад үзье хэрхэн ажиллагаатай байдгийг мань хэдэл харцгаая. Baby Garant